Сайн байна уу? Намайг Цэцэглэн гэдэг. Би уран нугараач. Түүчээ залуус нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол улсын соёлын тэргүүний ажилтан уран нугараач Одог Ирлийн Цэцэглэн оролцлоо. Би ер нь бага наснда айгу дараахан хүүхдээсэн. Аль болохоор гэртээ ээжүүдээ гадаа баг тоглодог, хичээлээ хийгээд, бэлтгэлээ хийгээд ер нь их завгүй өссөн. Бусад хүүхдүүд гадаа заримдаа тогломоор, завтай баймаар санагддаг байсан. Гэхдээ яагаад ч амждаггүй байсан. Нэг бол бэлтгэлдээ яваал, нэг бол хичээлдээ яваал. Тэгээ гэр орны эмэгтэй хүүхд учраас гэр орны ажиллаа хийн. Ер нь их завгүй, хүүхэд нас ер нь их завгүй өнгөрсөн. Яг уран нугараач болох шийдвэр гэх юм бол би бүр 5 настайгаасаа өөртөө шийдсэн. Зурагт үзээд амар гоё хоёр эмэгтэй нугарч байсан. Тэгээд ямар гоё юм бэ, ямар мундаг юм бэ, би яагаад юм байж болохгүй гэж өстой гоё юм а гэж бодоод тэгээд тэр хоёр эмэгтэйг нугарч дуустална гэд үзээд бишрээд үнэхээр гайхамшигтай гэд тэгээд уран нугартад би маш хайртай болоод яг тэр дараа тэгээ өөрөө туршиж үзээд тэгсэн чинь би нугарч чадчихсан. Ингээд миний хоёр хөл ингээ ордоор гарч ирээд тэгээд би чадчихин гэж шууд ээжигээ зодол ээж би нугарч чадчихин намайг хардаа гэл. Тэгээ ээжтэй үзүүлэл тэр өдрөөс хойш ерөнхийдөө гэртээ байнга нугарч эхэлсэн. Янз бүрээр дуурайгаал ямар нэгэн байдлаар нугарлтын элементүүдийг өөрөө хийгээд тэгээд айгу байглаасаа их авьяастай юм шиг байгаа. Тэгтээ яг мэрэгжлийн багш дээр гэх юм бол би бүр 8 настайгаас очиж хичээлж байсан. Тэгэл уран нугараачлах зам нэгцэндээ. За манай гэрийнхэн бүгдээрээ маш сайн дэмжиж байсан. Угаасаа жаахан хүүхэд тэгээ өдөр болгон бэлтгэлд явдаг. Тэгээд ээж маань, өвөө маань, аав маань гэл ер нь аль болох бүгдээрээ л маш их дэмжиж боломжтой бүх хугацаагаараа намайг хүргэж өгдөг, авдаг, их урамшуулдаг байсан. Ер нь тэгтээ мэдээж манай ээж хамгийн их дэмжсэн хүн гэж боддог. Мэдээж уран нугарлтын тоглолтонд ороход хувц хонор хэрэгтэй, ширээ юу байдаг штэ уран нугарлтын ширээ хэрэглэгдэх тийм аппарат хэрэгслүүд байдаг штэ. Тэгээд тэр болгоныг хичнээн үнэтэй байсан ч гэсэндээ авч өгөөд тоглолтонд дандаа надтай хамт явдаг гэсэн бас. Ер нь миний арыг жаахан байхад бол дандаа л хамт иж харилцдаг гэсэн. Тэгээд энэ ялтамд бас ээжтэй баярлалаа гэж хэлмээр байна. Хамгийн анх би уран нугарлтын Цэсэнхүү гэдэг багштар эрэгтэй хүн байсан л да. 1 жил, 2 жил гаруй явсан. Тэгээд тэрний дараа манай Цэсэнхүү гэдэг багш маань эхлээд үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд бэлтгэл хийлэгдэг байж байгаа. Дараа нь үндэсний ардын дүүжгийн чуулга яг тухайн үед 1998 онд ахгүй юу. Тэгэхээр ардын дүүжгийн чуулга гэдэг нэртэй байхад нь тэнд очиж бэлтгэл хийдэг болсон. Тэгээд тэнд бас өөр инх цэцэг соёлын тэргүүний ажилтан өөрөө бас уран нугараач аюул мундаг эмэгтэй их мундаг нугардаг манай багш ирээд тэгээд багшаасаа оровчсон гэх юм да. Тэгээд тэр соёлын тэргүүний ажилтны инх цэцэг багш дээрээ бэлтгэл хийгээд бас яг тодорхой 1-2 жил явсан. Тэгээд тэр үедээ бас хөөрхөн тоглолтонд ордог болчихсон. Тэр чуулган тайзан дээр зөндөө болоод тоглож исэн, пропагандж исэн айгуу гоё дурсан шүү бас байдаг. Тэгээд тэрний дараа бас дахиад багшаа солиод 3 багштай амьдсан л да. Тэгээд сүүлд орсон багш маань болохоор Монгол улсын гавьяат жүжигчин бас инх цэцэг гэдэг хүн байдаг. Тэгээд тэр багш дээрээ ороод бас 5 жил, 6 жил явсан. Тэгээд тэрнээс хойшоо ер нь бие дагаад өөрөө хичээллээд өөрөө бас ингээд ажил төрлийгээд тоглолтоороо гадагшаа дутагшаага Монголдо бас үндэсний урлагийн театртаа их олон жил ажилласан. Шантрах үе маш их гарна. Ягаад тэгэхээр уран нугаралт маш хүнд хөдөлмөр маш хэцүү өдөр болгоны бэлтгэл хийх шаардлагатай байдаг. Тэгээд жаахан хүүхдүүд бол хичээлдээ явчаад дахиад айгүй тийм хүнд бэлтгэлд ороод
маш их ядардаг байсан. Бусад хүүхдүүд шиг заримдаа тогломоор санагддаг байсан. Дараа нь том болоод ирэхэд ямар нэгэн байдлаар одоо унаж бэртэгч байдаг юм уу те. Мэдээж багшийн биш одоо өөрийнхөө өөрөөсөө шалтгаалаад одоо сахилга гутж байгаад ч юм уу те. Жоохон хүүхэд болохоор унаж бэртэгч байдаг юм уу асуудлууд бол гарч исэн. Тэгээд ер нь бол шантрах үед маш их байдаг. Гэхдээ хүн тууштай байх хэрэгтэй. Мэргэжилтэй үнэхээр хайртай болол ямар ч саад бэрхшээлээс нь даваад туулаад гарах хэрэгтэй. Тэгжээж ялагч болно. Тэгжээж үнэхээр тэр мэргэжлийг эзэмшиж чадна. Юм болгоо угаасаа амархан байдаггүй учраас айгүй сайн төвчээртэй байх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд уран нугралтыг би хүний биеийн гайхамшиг гэж тодорхойлдог. Яагаад гэхээр бидний хийж байгаа элементүүд бол ялцчгүй одоо жирийн энгийн хүмүүсийн хийх элементүүд биш л дээ. Тэгээд мэдээж байглаасаа бид нар тийм онцгой гойд авьяастай төрдөг. Тэрийгээ дахиад ийм шантрахгүйгээр маш олон хүмүүс нугарч эхэлдэг. Гэхдээ бас дундаас нь шантраад болох тохиолдол байдаг. Гэхдээ тэрийг ингээд даваад урт удаан хугацааны турш ингээд энгийн хүний те хийх боломжгүй ингээд үнэхээр анатомийн зүгээс, эмчнэрийн зүгээс ч гэсэндээ бас боломжгүй гэж бодож байгаа тийм элементүүд, хөдөлгөөнүүд, трюкүүдийг бид нар хийдэг. Тийм болохоор үнэхээр ийм хүний биеийн гайхамшигыг харуулсан урдаг. Дээрэс нь бас эмэгтэй хүн ихэвчлэн нугардаг штэ. Тэгэхээр эмэгтэй хүний хичнээн одоо агуу, төвчээртэй, бяртай одоо гоо үзэсгэлэнтэй вэ гэдгийг харуулдгаараа яг эмэгтэй хүнд бол үнэхээр гайхалтай зохицдог урлаг гэж би боддог. 10 настайгаас эхлээд ер нь бол тайзан дээр гарч эхэлсэн. Тэгээ мэдээж жаахан байхдаа гарсан тайз гэх юм бол тухайн үед цэцгэн шүдэр гэдэг уран нугралтын уралдаан болдог гэсэн аахгүй юу Монгол улсад. Тэгээд бүх одоо уран нуграач ингээд жаахан хүүхдүүд оролцдог. Тэгээд тэр тайз мэдээж уралдаан тэмцээн гэдэг утгаараа жаахан байхад бол амар их сандрагж исэн, зөндөө их сандарч исэн, маш их бэлдэж исэн тийм тайз байсан. Мэдээж манай ардын дуу үжигийн чуулгын тайз бол ялцчгүй том тайз. Соёлын төвөргөнд одоо ингээд наадмын тоглолт болдог штэ. Яг 7 сарын 10-нд соёлын төвөргөнд тэгээд тэр тайз бас их том тайз байсан баг байхад бол. За дараа нь амжилтанд хүрээд гэх юм бол дэлхийн яг циркчдийн оргил асан ганцхан тэмцээн байдаг байхгүй Монте Карло гэдэг. Тэр нь болохоор бүх ингээд дэлхийн одоо хамгийн шилдэг гэсэн циркчид ирдэг, өрсөлддөг. Зүгээр тэр циркийн одоо тэмцээнд орох нь нэр хүндийн асуудал байдаг. Тэр тэмцээнд орж ээж одоо үнэхээр ингээд мэргэжлийн бүр мундаг жүжигчин болжээ гэдгийг одоо бас мэдэх боломж. Тэгээд тэр тэмцээн бол дэлхийн мэдээж номер 1 тэмцээн. Тэгээд тэр тэмцээнд орж исэн бол мэдээж хамгийн том тайз гэж бас бодож байна. Бас сая бас 2018 оноос Европын хамгийн том тайзан дээр дэлхийн хэмжээгээр бол бас хамгийн том тайз байсан. Фредерикштад Паласт гэдэг манай ажиллаж исэн. Дөрөв ажиллаж исэн л да. Монгол 4 уран нуграач ажиллаж исэн. Тэр тайз бол хамгийн том тайз байсан. Тэр тайз 100 жилийн түүхтэй Европын хамгийн том хамгийн одоо манай үндэсний урлагийн театр шиг тийм одоо улсын том театр байсан юм байна. Хамгийн анхны амжилт за яг одоо мэргэжлийн болоод эхэлсэн гэхээр тэр Монте Карлогийн тэмцээн миний бас яг олон улсын хамгийн анхны тэмцээн. Тэгсэн мөртлөө хамгийн том тэмцээн нээсэн. Тэр тэмцээн гэж бодож байна. Яг тухайд эд залуу айгу мундаг байсан. Амар их хүсэл мөрөөдөлтэйсэн. Харин өнөөдрийн хувьд гэх юм бол тодорхой хэмжээнд гэдэг дэлхийн хамгийн том театрт гарч үзлээ, хамгийн том тайзан дээр байж үзлээ, хамгийн номер 1 цирктэй ажиллаж үзлээ. Дэлхийн одоо 5 олон улсын тэмцээнд бас оролцлоо гэд ингээд бодоход мэдээж харьцуулшгүй өөрөө яг сэтгэл зүйн хувьд ялангуяа их өөр. Тэгэд энд юугаараа бахархдаг вэ гэвэл би Монгол уран нугаралт дэлхийн хамгийн шилдэг гэдгээр л ер нь л бахархдаг. Илүү одоо тэрүүгээр амгшдаг. Одоо яг энэ өндөрлөгөөс гэх юм бол. Тэр олон одоо тэмцээнд шагнал аваад
баярлж байлаагүй мөртлөө би 2015 онд өөрийнх нь тайлан тоглолтыг хийжсэн. Уран нугралтын анхны яг Монголд уран нугралтын анхны тайлан тоглолт Могоон чуулган гэдэг нэртэй. Тэгээд тэр тоглолтыг гэхдээ маш богино хугацаанд хийсэн. Нэг сар жоохон гаруй хугацаанд шийдэл шууд хийхээр болоод яг тухайд бас манай уран нуграач охтууд Монголд зөндөө олол байсан. Тэгээд найзуудынхаа ачаар бас мундаг одоо хамт олонны ачаар яг өөрийнхөө тайзан дээр үндэсний урлагийн театрын тайзан дээр 2015 онд хийгээд дараа нь уйлсан би ингээд ярьж чадахгүй уйлаад бид нар ингээд хаалт хийчээд тайзны ард орчоод ингээд өг хилээд шампань буудуулаад тэгэхэд ингээд яалтчгүй зангираад уйлаад байсан. Бид нар чинь тэгэхэд дөнгөж дөнгөж л хойр гарч байгаа охтууд байсан. Тэгээд яг бүтэн юм тайлан тоглолт хийгээд тэрний хүмүүст амар өндөр сэтгэлтэйгээр маш гоё хүрээд тэгээд би чадлаа ингээд үнэхээр те анх удаага Монголд ийм уран нугралтын шоу боллоо тоглолт боллоо гэд бодоход бол үнэхээр гоё байсан. Яг тэр үед ялцчгүй ингээд хоолой зангираад байлж байсан. Ер нь бол байнгын бэлтгэл хийдэг, өдөр болгон бэлтгэл хийдэг. Гэхдээ одоогоор бол жоохон амарсан байгаа. Тэрнээс ер нь бол байнгын бэлтгэл хийдэг. Хэцүү. Ягаад тэгэхээр энэ одоо нас ахих тусам илүү хийх хэрэгтэй болдог. Жоохон байхад бол мэдээж би уян хатан байдаг болохоор илүү амар. Томрох тусам би одоо хүнд болно. Өшөө уян хатан байдал байнга алдагдана. Тэгэхээр өшөө л илүү сайн бэлтгэл хийх хэрэгтэй болдог. Тэгээд яг хөө мэдээж ингээд маш олон жилийн туршин ч одоо 20 гаруй жил нугарч байгаа болохоор бид суучихсан байгаа л да. Бүр ингээд багыгаа бодох юм бол би суудсан, би өөрөө ингээд юу хийзээ хийх ёстойгоо бас мэддэг болчихсон байгаа. Уран нугаралт бас ганцаархнаа биш ингээд олуулаа, хоёулаа, гуруулаа, эсвүүлээ гэд зөндөө олуулаа бас нугардаг. Тийм болохоор маш их хариуцлага дагдаг. Ягаад тэгэхээр одоо бид нар ингээд зөвхөн хоёр гар дээрээ дахиад өөр дээрээ ингээд хүн аваад өөрийнх нь болон өөр хүний нийлүүлээд олон килограммыг дааж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар чанга байх хэвээр маш их хүчний угаасаа бэлтгэл хийдэг. Тэгээд тэр хүнийг унгахын тулд өөрөө тэнцвэрээ бас олохын тулд гээд өшөө дээрээсээ зөндөө олон давхарлаад ирэхээр яалтчгүй бас өөрийнхөө болон өрөөлийн одоо аюулгүй байдлыг хангах үүрэгтэй болчдөг. Тэгэхээр маш их хариуцлага дагдаг. Тэгээд хоорондоо бас ингэж эвсэж ажиллахдаа аюул сайн байдаг. Хичнээн ингээд одоо зөндөө олон эмэгтэйчүүд хоорондоо хамт ажиллаж байгаа ч гэсэндээ дандаа юм гоё уур амьсгал бүрддэг. Ягаад тэгэхээр бид нар ингээд хамтдаа нэг одоо номерыг хийж байгаа учраас хамтдаа одоо гоё харагдана. Ямар нэгэн хоорондоо энэ тэм өрсөлдөөн байхгүйгээр бүгдээрээ яг бүх чадлаараа хичээж гоё номер гарна. Тэр номерыг амжилттай хийх болохоор бас их гоё алан дулаан уур амьсгал бүрддэг. Бас би нэг аягүй хайрладаг болдог. Би одоо Могоон чуулган гэж тайлан тоглолтод нэрлсэн. Тэгээд тийм болохоор тоглолтын промошн зургуудыг би яг юм том авраг, том могоотой зураг авалтуудад орсон. Тэгээд яг миний хувьд гэх юм бол хувийнхаа зүгээс би тийм могойноос ч юм уу амтнаас жоохон айдас багтай. Тэгээд их 50 хүн болохоор бас амтд ч гэсэн мэдэрдэг юм шиг байгаа юм. Тэр могоотой ямар нэгэн байдлаар ингээд нугараад ингээд орооцолдоод байж хахад бол могооч айгу 50 байсан. Тэгээ би ч өөрөө 50 байсан. Айгу гоё сайхан зургнууд гарсан. Тийм тоглолтын дээр болохоор могоо гаргаж ирсэн. Гэхдээ арай жижиг могоо гаргасан. Ягаад тэгэхээр тэр том могоо бол амар хүнд. Тэгээ би тэр могоог ингээд өргөж одоо удаан хугацаанд даахгүй болохоор арай жижиг могоо гаргасан. Бас арай эвтэйхэн байсан гэх юм да.
болохоор би яг өөрийн тайлан тоглолт гэж хийсэн. Одоо бол мэдээж хэрэг уран бүтээлч хүний зүгээс бас ингээд одоо дэлхийн 30 гаруй орнд зөндөө олон тайзан дээр гарч үзээд туршлага судалсан учраас бас өөрийн гэсэн тоглолт хийх санаа байгаа. Гэхдээ тэрийг илүү одоо найруулга талаас нь илүү одоо гой сайхан талаас нь хараад намраас эсвэл өвлөс ч юм уу энэ номдоо багтаагаад бас тоглолт хийх санаа байгаа. Уран нугаралтай хичээллээд би бодохдоо маш их даваа талтай гэж хэлмээр байна. Яагаад гэхээр нэгдүгээрт бид нар өдөр алган ингээд маш их биеийн хүчний ажил хийдэг, маш одоо олон өвдөлтүүдийг тэсэж, тэсвэрлэдэг. Тэгэхээр бид нар маш төвчээртэй болдог. Тэгээд уран нугаралт одоо бусад ийм одоо мэрэгжил шиг юм богино хугацаанд эзэмшдэг бас мэрэгжил биш байхгүй юу? Дор хаяж одоо мэрэгжлийн болохын тулд 5-аас 10 жил тайзан дээр ингээд үнэхээр мэрэгжлийн мундаг жүжигчин болохын тулд шаарддаг учраас ийм маш урт удаан хугацааны туршид ингээд тасралтгүй өдрө алганы бэлтгэл хийжээж бид нар мэрэгжлийн болдог. Тэгэхээр хүн бас их тууштай болдог. Аливаа юмд айгу тууштай болдог, гүйцэтгэлтэй болдог, төвчээртэй болдог. За тэгээд хар багаас эхлээд бид нар юм бие даах чадвартай болдог. Цаг хугацааг бас мэдээж илүү зөв зохистой өнгөрүүлнэ. Зөндөө олон ямаараас планууд одоо хичээлдээ ч явна те өвшөөр дууланд явна, одоо өвшөө нугралтандаа явна ч гэдэг юм уу. За тэгээ гэрийн даалгавар гэдэг энэ алганы бүгдийг зохицуулахын тулд мэдээж бас тодорхой хэмжээнд цагийн менежментийг сайн сурдаг байх гэж боддог. Бас ингээд бид нар бүр багасаа дөнгөж 10 хэдтэйгээс эхлэл гадагшаа тоглолтоор зөндөө явдаг. Тийм болохоор юм үзэгнүүд тайлна гэдэг шиг их олон зүйлийг бас сурдаг. Одоо танин мэддэг, дэлхийдээ танилцдаг. Тэгээд одоо харьцуулалт хийгээд те Монгол бол ийм юм байна, гадаад бол ийм юм байна гэд ер нь их авах зүйл ихтэй гэж боддог. Дээрэс нь бас хувь хүний үүднээс хөгжих боломжийг их өгдөг. Яагаад тэгэхээр бид нар ингээд гадаад улс орноор аялж байгаа мэдээж хэл сурдаг, өшөө зөндөө чөлөөт цаг гардаг. Тэгээ тэр үеэрээ давхар мэрэгжил эзэмшдэг, эсвэл одоо сонирхлоороо зурдаг ч байдаг юм уу, нууралтынхаа хувцсыг ойдог ч байдаг юм уу гэд нүүр ам угаасаа л ингээд багасаа нүүрээ бодож байгаа болохоор мейкап артист талаараа бас айгу сайжирдаг ч байдаг юм уу гэд ер нь маш их өгөөжтэй гэж боддог. Уран нугаралтын хөгжил бол үнэхээр гайхамшигтай гэж би хэлмээр байна. Одоо энэ жил чинь цирк Монгол улсад үүсч өгсөн 80 жилээ байхгүй юу. Тэгээд яг үүн шиг Монголд бас уран нугаралт яг ингээд хөгжөөд одоо мэрэгжил болоо хөгжсөн бас яг 80 жил гэсэн үг байхгүй юу. Тэгээд энэ хугацаанд Монгол уран нугаралт үнэхээр дэлхийн номер 1 гэж хэлэгдтлээ. Үнэхээр ингээд албан бусаар номер 1 гэж тамгалагдтлаа. Хөгжсөн байна. Үнэхээр гайхамшигтай. Саяхан би нэг юм судалгаа бас өөрөө хийсэн л дээ. Одоо нарны цирк гэж өгдөг штэ, Cirque du Soleil гэдэг. Тэр бол одоо дэлхийн номер 1 цирк. Тэр цирк нь одоо өөрөө 30 гаруй шоутай байхад Монгол уран нугараач 20 гаруй 22 шоунд нь Монгол уран нугараач 50 гаруй уран нугараач нугарч байгаа байхгүй юу? Одоо бүхий л нугаралттай тэм шоу эсвэл одоо тэнцвэртэй тэм шоунд нь бүгдэнд нь дандаа Монгол нугараач огтод байгаа. Тэгэхээр үнэхээр гайхамшигтай бахархмаар. Дээрэс нь бас одоо ингээд нөгөө циркийн одоо топ тэ 20 цирк гэж байдаг юм байна л да. Тэгээд Монгол уран нугаачд бол бүх тэр одоо дэлхийн хамгийн шилдэг гэсэн бүх циркүүдэд нугарсан, бүх дэлхийн хамгийн шилдэг гэсэн одоо шоу, кабаре одоо юу гэдгийг те театр тэр болгонд нь бүх дандаа Монгол нугаачд нугарсан байсан. Тэгээд
200 300 гаруйгаар тоологдох тийм олон уран нуграачд Монгол улсын нэрийг ингээд дэлхийд номер 1 уран нугаралт бол Монголын уран нугаралт бол дэлхийд номер 1 гэдэг бүр үнэхээр хамгаалж чадсан байгаа нь амар гайхамшигтай тийм хөгжил гэж би харж байгаа. Ер нь бол яг уран нугаралтын хөгжлийг монголчууд ингээд эхнээс нь төгсгөл хүртэл нь хийж чадсан юм шиг надад санагддаг. Ягаад тэгэхээр үүнээс цааш газар үгүй гэдэг шиг одоо үүнээс илүүгээр те одоо өөр ямар төрөв хийх юм бэ, өөр ямар хэцүү юм хийх юм бэ гэдг нь одоо үнэхээр ийм одоо хэцүү болж эхэлж байгаа байхгүй. Үнэхээр цаашаа дахиж шинээр л янз бүрийн элемент гаргахгүй бол үнэхээр маш олон элементүүд, маш олон төрөвүүд одоо давхарлаж болохтэй ингээд олуулаа нугарч болох гэд бүхэл төрөл жанруудыг бүгдийг Монгол уран нугаралт хөгжүүлсэн. Тэгээд энэ дээр бол үнэхээр бахархаж явдаг ялцчихгүй. Дэлхийн бүх улс орн нугарж байгаа. Мэдээж тэр дунд сайн хүмүүс зөндөө байгаа, мундаг нугардаг байгаа. Гэхдээ Монгол уран нугаралт юугаар ялгаатай вэ гэхээр техникээр ялгаатай. Бэр чадалтайгаар ялгаатай. Өшөө энэ хамтарч ажиллахдаа их сайн гэх юм да. Хоорондоо хамтраад нэгдээд одоо нэг уран бүтээлийг гаргаж чаддаг, хоорондоо эвтэй байж чаддгаараа бас илүү даваа талтай гэж бодож байна. Монгол техник бол үнэхээр гайхамшигтай. Угаасаа гадаад хүмүүс яг гоё сайхан те уян хатан зөндөл чанарууд байгаа л да. Гэхдээ яг монгол хүмүүс бол одоо бүх төрлөөр нь те тэнцвэрээр нь уян хатан байдлаараа дахиад юм багаар ажиллах чадвараа гой сайхан талаасаа гэд бүх талаас нь уран нугаралтыг үнэхээр яг төгс эзэмшиж чаддаг болохоор илүү онцгой байдаг. Яг уран нугаралтын тэмцээн гэж бол олон улсын тэмцээн байхгүй. Уран нугаралт ч өөрөө яг циркийн жанр нэг төрөл гэж яддаг учраас циркийн одоо бүхий л төрөл жанрууд хоорондоо өрсөлддөг. Яг циркийн фестивал болдог. Тэрнээс яг зөвхөн уран нугараачийн тийм дэлхийн хэмжээний тэмцээн байхгүй. Миний хувьд бол одоогоор тэмцээний талаар бодохгүй байгаа. Яагаад тэгэхээр хөвчлэн энэ тэмцээнүүд чинь бас настаачдаг 25 хүртэл ч гэдэг юм уу. За тэгээд тэрнээс дээшигээ ер нь бол хичнээн орох боломжтой ч гэсэн ер нь бол нас гэж байдаг шүү дээ. Одоо спортын хүмүүст ч гэсэн те яг эд мандчих нас гэж байдаг. Тэгэхээр тэр нас нь бас өнгөрчихсөн гэж хэлж байна. Тэгэхээр миний хувьд бол яг тэмцээн уралдааны талаар бол одоохондоо оролцох тийм санаа бодол байхгүй. Харин тийм тэмцээн уралдааныг Монголдо хийх санаа бол байгаа. Монгол уран нугарачд бол угаасаа яг ингээд дэлхийд аярх ирчихсэн одоо тэр бүхий л том ТV шоунуудад одоо би нэг газар ажиллаж илаа гэж бодоход ингээд сонь сэтгүүл дээр уран нугарачдыг хөвчлэн гаргадаг. Ямар нэгэн тэмцээнд оролцлоо гэхэд телевизээр одоо ураад ингээд манад одоо нугараад өгөөч те үзүүлбэрээ үзүүлээч гэдээ бас оролцдог. Өөр ямар нэгэн реклам сурталчилгаан дээр ч гэсэн дандаа Монгол уран нугарачд оролцдог. Тийм байдаг. Ер нь нийгмийн оролцоотой байх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ ямар нэгэн хандийн ажил ч юм уу хийхдээ дандаа чимээгүй өнгөрөхийг илүүд үздэг л дээ. Одоо хасрамжийн газарт очдог ч гэдэг юм уу. Одоо эсвэл хойр хангад очдог ч гэдэг юм уу. Эсвэл одоо хэцүү амьдралтай хүмүүст одоо хүнсний тусламж үзүүлдэг ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар өвчтэй золонтой гэл одоо интернетээр зөндөө ханддаг байдаг шүү дээ. Тэр болгонд бас зөндөө оролцдог. Гэхдээ тэрийг ил гаргаад хэлэх тийм сонирхол байхгүй. Ягаад тэгэхээр тус бол угаасаа чимээгүй байх хэвээр тийм илүү нуугдмал нууцлагдмал байх хэвээр гэж боддог болохоор тэрийг бол зарлаад байх дуртай биш. За баярлаа. Намайг бас оролцуулсанд баярлаа.